Зохиолч хөх толбод төмөр очир. Тэнгэрт хальсан бүргэд өгүүлэг. Хавх занганд орохгүй хөөж намнах гэхээр гүйцэгдэхгүй. Тойрон бүсэлж отоонд оруулавч овсгоо самбаагаар мултран гарах. Ойслон хөнөөх залмих хэрэглэвч тэр бүхнийг зүн совингоор тандан мэдээд зайлан одох. Өс санахч эр зоригтой эцсээ хүртэл өстөд айсандаа үл бууж өгөх алтайн хөх чон мэт амьдрсан хүмүүний сүүлчийн мөч эмгэнэлтэйч ярав алдрын дуулал болон үлджээ. Тэрэлжийн 100 модод манж хятад халах Өмнөд Монголын үлэмж их зэрэгтэй ойрдын дайчид баатарлагаар үлэмлэн тулдсан боловч хүний олон галт зэвсгийн хүчинд дийлдэн бут цохиулан сарниж баруун шматсаар ац уул амттай нуур хэмэх газар галдан хаан цөөн хідэн харьяат албат шадар ноёд торгон цэргүүдийн хамт түр буур сэлгэн буугаад байлаа. Хүм малгүй ядарч тойлдон дайн дажны хөлд цөхөрч шаналсан ч эзэндээ үнэнч яваа албатуудынхаа онгож ганцсан дээл хувцс хуурай салхинд холцруулсан нүүр царайг хараад сэтгэлийнхэн завир шаналгаа нэтэрнэ. Дайнд ялагдсан хорсол хайрт хатан удам залгах үрээ хөнөөлгсөн гашуун тавилан ач дүүдээ хаан ширээгээ булаалгасан гомдол цөхрөл нь зүрхийн урах мэт чихэн шууган нүдэн булингартаад иржээ. Долоон бурхан шүтээлэх цагаар нойр нь хулжиж жихүүн салхинд зүлгэгдсэн шөнийн тэнгэрийн оддыг тооноор харан хэвтэхдээ тэр л яраашсан олон одод шиг түгтмэн цэргийг манлайлан Самарканд, Бухар, Сайрам, Яркент, Кашгар, Турфан, Хамил тэргүүт хотон лал хасаг буруудын 1200 хот болгодыг эзлэн Төв Азийн хамгийн хүчрхэг байлдан дагуулагч гэгдэж асар том газар нутагтай нүүдэлчдийн эзэнт гүрэн байгуулж зүүн гарын хаан галдан бошигт хэмээн мандан бадарч явсан нь саяхан мэт боловч тэр бүхэн одоо зүүд зэрэглээ мэт замхарч бүлэг цүлэг уулын дээрэмчин оргодол босуул шиг хувь заяа нь хачин урвуугаар эргэжээ. Гагцхүү халах ойрдыг нэгтгэн манжин эсрэг тэмцэх гэсэн хатуу зориг шийдэмгий бодол нь тоонороо тэнгэр хэмжих тогоогоороо далай хэмжих овонч бялдууч урваач шарваач ноёдын балгаар үйлс буруудаж ийхүү мөхөн доройтох дээрээ тулаад угаан инэ. Тэрээр хар бага насанда цасдын оронд ичиж 20 гаруй жил бурхны ном Арвис ухаанд суралцаж хутагтын зиндаанд хүрсэн хүмүүн тул шүүдрийн тусал усны хөөс хоосон цуурай зүүд зэрэглээ мэт хорвоогийн хуурмаг үзэгдлийг даанч сайн мэднэ. Цас дуулын хаан Ирвис цагаан болоход шоргойлжинд бариулмуу. Дүрстэл агшныг номын агаарт хураах цаг тохиосныг сахиусан сануулва. Бошигт хаан өглөөний ургах нарнаар хэлэх үг захиасаа дотроо ийхүү эвлүүлэн бодов. Миний харьяат албат дайчин цэргүүд шадар ноёд элдэн баатруу та бүхэн минь дайн дажны хөлд ядарч зүдрэн гүжир хатуу цагийг твцсээр өдий хүрлээ. Манжтай дахин цэргэлэн байлдаж эргчин эмгчнээ үзхийг хүсвч Орос төвд Хөхнуур, Хами, Алшаагаас цэрэг зэвсэг хоол хүнсний тусламж авах бүх замыг хаасан төдийгүй зарим элдэн баатрууд маань манжид урван одож ядарч залгсан ноёд харьяат албадаа аван өөр тийш ойв. Халахууд бидэнд дайсагнах учир цэрэг цуух хоол хүнс үл олдно. Манжийн энх амгалан
Миний хар толгойг авахаас нааш санаа үл амрах тул их цэрэг дайчлан араас нэхвэлсэн тухай элчи мэдээ сонслоо. Гагц надаас болж та бүхний амь насыг дэми үргдүүлэхийг үл хүснэ. Тиймийн учир миний бие өөрийн хүслээр Тэнгэрийн оронд отохыг хүсв. Шадар ноёд та бүхэн алба дэргэд цэрэг дайчтай дагуулan төрлөх ойрд нутгаа зорин миний ач дүү зүүн гарын хаан Цэвэн арвданд хүч явагдахгүй. Дайн их сүлд харлаг туг бурхан шүтэнийг зүүнш өөлдийн хүрээнд хөргүүлж алтан зууд даатгаарай. Миний байлдааны хуйг дуулга зэр зэвсэг сэлтийг цамбгаар уулна онгулж үеийн үед шүтэн залбирч бас нэгэн онцгой баатарээр төрөн гарч харь дайснаас газар нутгаа эргүүлэн авах болно хэмээн сахиус манад сануулав. Дүрстэл агшныг бурхны шашны ёсоор хайлуулан тоонт нутгийн минь уул усанд оршоогоорой. Миний махан бие халин одовч сүнс минь Тэнгэрийн орноо заларч манж хятад шаахай мөр Монгол газар шороон дээр үзэгдэхгүй болсон цагт ойрд нутагтаа нэгэн удаа иргэн төрөх болно. Тиймийн учир та бүхэн миний хойноос харамсан гашуудах уй инлэн болохын хэрэггүй. Маань ерөөлөө уншиж сүүгээ онголон өргөж үерэ. Манжлууд туг хөсөр унаж тэд цасан дээр үлдэх мөргүй цаасан дээр бичих нэргүй үнсэн товрог болж газрын гаваар орох цаг ирнэ. Хөх Монгол үеийн үед мандан бадрах болно. Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг. Хаан үгээ эвлүүлж дуусаад ухаан тэлэрч сэтгэл залирав. Чамайг мэдлэхээс 9 жилийн өмнө төвдийн Энсээ хутагт ойрд нутагт минь айлчилж билээ. Хутагтаас би ганц хөвөнтэй надад дахин нэг хөвөн хайрлаач гэж гуйхад би чамд хөвөн болон эргэж төрнө гэж хэлсэн юм. Хутагт бурханд морилсан жил өрмөн надад олдож билээ. Чамайг эснэхэд Тэнгэрээс сүм бороо орж алтай уулнаас цагаан ирвэс бууж ирсэн юм. Жами мядаг цэцгэс хот хүрээ тойрон шар туяа татуулан битүү ургаж яг л Шамблын орон үүдсэн мэт байлаа. Хутагтын хойд дүр мэндэллээ гэж ойрд хүн бүр баяр хөөртэй байсан юм. Цэгийн шөн цагаан уйл шувуу нисж ирж хүрээг маань гурвантай тойроод одсон билээ. Хэмээн ухаан суусан үед хатан ээж нь дурсан яриад дүнжгэр толгойг нь илж байсан тодхон санагдав. Хүнд бодлоосоо салан нүдэ нээж тооногд харвал нөгөө яраашсан одод шуугдан нэгэн их гэрлийн хүрээнд хайрт ануу хатан хөвүүн цэвдэн балжрынхан царай тодхон үзэгдэв. Бүр цааш лавлуулан харвал хаан аав хатан ээжийнхэн дүр төрх тодроод ирлээ. Олон амьтанд ээрвлэн мухар хавцалд шахагдсан чон эцсийн мөчид өсtöндөө үл дээлдэх байгалийн жамыг хүнч бас үл тойрно. Зохиолыг бичсэн Хөгт холбот төмөр очир. Уншсан Эрхэнбаярын Баттарж.